Сайн байцгаана уу, гадаад мэдээ танилцуулъя. Албан улсад TikTok аппликейшнийг хориглох шийдвэрийг гаргасан байна. За ингэснээр 1 жилийн хугацаанд бол тус аппликейшнийг пүрэв гаргаас эхлэн хориглох болсон байна. За тус улсын нийт 1.5 сая хүн TikTok аппликейшнийг хэрэглэдэг юм байна. За тэгээд орон нутгийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Албан улсын захин холбоо болон шуудангийн харилцааны бүх газраас бүх интернет үзүүлэгчдэд бол хандаж тушаал гаргасан байна. За энэ хүрээнд бол энэ програмын серверт нэвтрэх эрхийг нь хаана за ингээд мөн серверт нэвтрэх эрхийг хаасан тухай мэдээллийг бичгээр бас орон нутгийн цэцэг захиргаанд өгөх ийм шийдвэрийг гаргасан байна. За энэ хоргийг бол анх өнгөрсөн 12 дугаар сард ерөнхий сайд Эди Рама бол зарласан. За энэ платформтой холбоотой бол асуудал бол үүссэн. За өсвөр насны хүүхдүүд бол хоорондоо TikTok платформ дээр муудалцсан. За улмаар бол нэгээ хутгалж хөнөөсөн хэрэг бол гарсан. За энэ одоо асуудалд бол 14 настай хүүхэд амь насаа алдаж нэг нь бол хүн дээр шархсан ийм үйл явдал болсон. За үүний дараагаас эхлээд тус улсын хувьд бол энэ аппликейшнтэй холбоотой олон нийтийн дунд бол маргаан мэтгэлцээ өрнөсөн. Ер нь бол энэ аппликейшн залуучуудын сэтгэл санаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар бол ярилцсан. За ингээд ер нь бол ерөнхий сайдын зүгээс энэ програмыг хөршийн дээрэмчнтэй адилтгаж одоо зүйрлсэн. За харин сүр хүчний намууд бол энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа. За яагаад вэ гэхээр тэдгээр намуудын зүгээс бол сонгуулийн сурчлагаагаа TikTok платформыг ашиглаж голчлон хийдэг юм байна. За гэтэл ирэх 5 дугаар сард бол парламентын сонгуул болно. За өөрөөр хэлбэл сүр хүчний дуу хоолойг бол энэ платформыг хаах замаар барих гэж оролдож байна гэж бас үзэж байгаа юм байна. За Албан улс бол уг програмыг бүхэлд нь хаасан Европын анхны улс болж байгаа юм байна. За мөн бусад орнууд ч гэсэн Албан улсын энэ шийдвэрийг даахаж одоо TikTok аппликейшнийг хааж магадгүй байна. За жишээлбэл Өрмийн улсын эрх баригчид саяхан болсон одоо сонгуулийн эмх замраагүй байдлын улмаас бол уг програмыг цаашдаа хаах юм шийдвэр гаргах уриалга гаргаад байгаа. За яагаад вэ гэхээр бол өнгөрсөн одоо жилийн санал хураалтанд хэд барууны үзэлтэй Жоржишко олон санал авахд бол энэ платформ тусалсан гэж үздэг. За тийм учраас бол энэ шийдвэрийг гаргаж магадгүй байна. За мөн бусад орнууд ч гэсэн энэ алхмыг хийгээд байгаа юм байна. За 2020 онд бол энэтхэг улс TikTok аппликейшнийг хориглох шийдвэрийг гаргасан. За энэ бол үндэсний аюулгүй байдалтай холбогдсон шалтгааныг бол тухайн үедээ дурдсан. За мөн өнгөрсөн жил Австрали улс 16-аас доош насны хүүхдүүдэд зориулан одоо TikTok зэрэг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нэвтрхийг нь хориглох ийм шийдвэрийг гаргаж байсан. За Франц улсын хувьд бол өөрийн хөлийн чанддаг колон болох шинэ Каледон одоо улсад бол уг програмыг түр хугацаагаар хориглох бас шийдвэрүүдийг гаргасан ийм жишээ бол байна.